Баянгол дүүргийн 21-р хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган эргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 21-р хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Гэрэлтүүлэг. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 ширхэг цамхагт гэрэлтүүлэг шинээр суйрлуулахаар төлөвлөсөн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 21-р хороонд 12-оос 15 метрийн өндөртэй 200-аас 300 ваттын хүчин чадалтай гэрэлтүүлгийг суйрлууллаа. Тогтчлт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 12 хорооны 19 байршилд автомашины зогсоол тогтчлтын ажлыг хийсэн бол нийт 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг мөн хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 21-р хороонд гэр хороолдох автомашины гүүр шинжлэх төсөл арга хэмжээний хүрээнд үерийн далан дээрх автомашины гүүр барих ажлыг хийж гүйцэтгэв. Өндөр дэнж автобусны буудлын орчимд явган шат, явган хүний зам засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрхшилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 21-р хороонд үерийн усны далангийн ам цэвэрлэх, усанд идэгдсэн жалгыг шороод үргэлт хийх, тунгаагуурын амыг бетондох зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.